Мөрийн хөтөлбөртөө бид эдийн засгийнхаа бодлогыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тодорхойлж оруулж ирж байна л да. Үүнийг бол дэмжиж байгаа маа. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого гэж хоёр хувааж эдийн засгийн бодлого оруулж ирж байна. Энэ эдийн засгийн бодлогыг хоёр үе шаттайгаар авч хэрэгжүүлэх гэж байгаа ийм бүтцтэйгээрээ нийгмийн бодлогоо бас ингэж тодорхойлох шаардлагатай юм болов уу гэж бодож байгаа юм. Тухайлбал энэ эдийн засгийн хүндрэлийг даван туулахын онцгой бодлогын үед бид нар нийгмийн хамгааллыг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм бэ? Ялангуяа орлого багатай байгаа энэ эдийн засгийн хүндрэлд хамгийн ихээр нэрвэгдэж хэрвэгдэж байгаа энэ хэсгийг бид нар хамгаалах ямар онцгой бодлогын нийгмийн хамгааллын бодлого авч хэрэгжүүлэх юм бэ гэдгийг бас энэ эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготойгоо уялдуулж авч хэрэгжүүлэх тийм боломж байхгүй юм уу? Би бол ингэж авч үзэх ёстой шаардлагатай гэж бодож байгаа маа. Ялангуяа энэ орлого багатай хэсгийг орлогыг нь бас тогтвортой төвшөнд хадгалах, хоолтой унттай нь байлгах асуудлыг энэ бодлоготой уялдуулж авч ёстой юм дүү нэгдэх асуудал. Хоёр дахь асуудал нь сая Эрдэнэ даргын яриад байгаа буруу ойлголттой яваад байгаа шиг. Мөрийн хөтөлбөрт бол яг Эрдэнэ даргын саяны ярьсан асуудал бүгд орсон байгаа юм шүү дээ. Хүүхдийн мөнгийг хүүхдүүрт олгоно гэдэг. Тэгэхээр миний нэг асуух гэдэг зүйл бол төсвийн тодтолтой холбоотой асуудал дараа нь ярих байх. Ер нь бол сангийн сайд, ерөнхий сайд нарын хийсэн мэдээлэлс аваад үзэхлээр бол эдийн засаг маш хүндрэлтэй болчиход байна. Энэтэй холбоотойгоо нийгмийн хамгааллын асуудлуудыг жоохон өөрсдөө оруулъя. Ялангуяа зарим нийгмийн хамгааллын асуудлыг зорилт бүлэг чиглүүлээгээд ингээд яриад байдаг. Үүний дараагаар төсвийн тодтол хилцэхээр энэ асуудал яригдах юм байна лээ. Гэтэл мөрийн хөтөлбөрийг аваад үзэхлээр тийм асуудал бол зорилттой бүлэгт нийгмийн хамгааллын асуудал нь чиглэсэн асуудал байхгүй харагдахгүй байгаа юм. Ялангуяа тэр салин дэдгээр үе шаттай нэмэгдүүлнэ гэдэг нь яг хэвээр ороод ирж байгаа юм. Хүүхдийн мөнгийг хүүхд болгонд олгоно гэдэг ороод ирж байгаа юм. Тэгэхээр бид нар энийг яаж ойлгох вэ? Хэдэн оноос салин дэдгээр үе шаттайгаар нэмэгдүүлэх юм бэ? Хэдэн оноос хүүхдийн мөнгийг хүүхд болгонд олгох юм бэ гэдэг нь оноо тодорхой болгож зааг ялгааг нэлээсээ наривчж гаргаж өгөх юм боломж байхгүй юм уу гэсэн ийм хоёр асуулт байна. За ерөнхий сайд хариулъя. За чин зэрэг гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр ер нь бидний хувьд бол энэ мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн тулд эхлээд хөрс хүндэсөөрөө бид нар бэлдэж авах ёстой гэсэн ийм зарчмыг бол манай засгийн газар барьсан. Тэр хөрс хүндэсөөр гэдэг маань өөрөө өнөөдрийн энэ эдийн засгийн хүндрэлтэй байгаа нөхцөл байдлаас эхний ээлжинд гарах арга хэмжээ байгаа. Докторжуулах эдийн засгаа. Ингээд эдийн засгаа докторжуулаад эдийн засгаа бас төрөлжүүлээд тодорхой хэмжээнд эдийн засгаас орж ирсэн энэ нөгөөжөөр нийгмийн хамгааллын асуудлуудыг шийдэх юм шаардлага бол зайлшгүй байгаа учраас бид нар эхний ээлжинд бол эдийн засгийн хувьд бол эхний эдийн засгаа докторжуулах энэ өрчилсөн онцгой нөхцөл байдлын арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлэх нь зүйтэй маа гэсэн байдлаар бол хөтөлбөртөө тусгасан. Гэхдээ энийг бол аль болох богино хугацаанд энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Ингэснээр бол тодорхой хэмжээнд эдийн засагт өргөж бол гарч ирнэ гэж ингэж тооцож бол хөтөлбөрөө боловсруулсан. За нийгмийн хамгааллын хувьд бол одоогийн хэрэгжиж байгаа нийгмийн хамгааллын тогтолцоонд бол ямар нэгэн байдлаар бол өөрчлөлт оруулахыг бол бодоогүй. Тэгэхдээ бас хөтөлбөр тусгагдсан нэлээд хэд хэдэн төрлийн нийгмийн хамгааллын болоод цалин дэдгүүр нэмэгдүүлэх юм арга хэмжээнүүд бол бий. Эдгээр арга хэмжээнүүдийг бол энэ засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө гэж засгийн газрын уралдаанаар хэлэлцэж батлахаар бид бас зорж байгаа. Энэ төлөвлөгөөг батлах явцад эдийн засгийнхаа болцоо боломжийг харж байгаа. Бид бол нөгөө хөндлөлийн хэрээр хөлөөж ийн гэдэг зарчмаар энэ 4 жилд явахгүй бол цаашдаа бол Монгол улсын хувьд бол энэ өмнөх жилүүчиг байдлаар үргэлжлээд байх юм бол эдийн засгийн хувьд бол нэлээд хүндрэхээр ийм төлөв байдал бол ажиглагдаж байгаа. Тийм учраас яг үгээр цаашд хэрэгжүүлэх хөтөлбөр тусгагдсан бол бүх зорилтуудыг манай засгийн газрын хувьд бол хэрэгжүүлэхийг зорино. Ингэж зоригтой харин хугацааны хувьд бол ямар хугацаанд хэдийн хугацаанаас эхэлж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлаа бол нэрвчилсэн төлөвлөгөө гаргаж ингэж явъя гэж ингэж тооцож байгаа. За зорилтод бүлэгт чиглүүлж байгаа жишээ нь хүүхдийн мөнгөний хувьд бол бид бас засгийн газар дээр ярилцаад төсвийн тодтолд бол
ямар ч байсан одоо хүүхдтэй олох мөнгийг мөрийн хөтөлбөр тусгагдсан хэмжээндээ бүх хүүхдтэй бол олгоё. Олгохдоо зорилтод бүлэгт зайлшгүй шаардлагатай байгаа гэдэг үндслээр бол зорилтод бүлэгт нь бол тухайн ондоо олгоод явчихъя. Үлдсэн одоо нэг 40% нь бас харьцангуй гайгүй бололцоотой гэсэн ийм хэсэг бүлгийн одоо хүүхдүүд байгаа. Эдгээр хүүхдүүдтэй бол тодорхой хугацааны дараа бүрэн хэмжээгээр одоо олгох ийм зохион байгуулалтыг хийж төсвийн төслийг бол боловсруулсан байж байгаа. За дандаж